Исагийн юучи бол ахлах сургуулийнхаа хөлбөмбөгийн багийн товтлогч. Тэгсэн бүсийн шигшээ тоглолт дээр яг гол оруулалтын даваан дээр өөрөө цохилгүй багийнхаа үнд дамжуулцдаг байхгүй юу? Нааша анда би сул байна гэд хашгираад исэн юм л та. Ядчихад нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө. Энэ бол багийн спорт энтер гэсэн дасгалжуулагчийн сургаал яг цагаа олж орж ирээд тийм үйлдэл хийчтэй. Даанч нөгөө найз нь алтчилгүй яах вэ? Улсын аваргад орох боломж ингээ будаа. Эсрэг багийн од тоглогч ярилцлага энтер өгөөд сүйд болж байна. Манай хүн ч уг нь од товтлогч болоод дэлхийн аваргад төрүүлэх мөрөөдөлтэй. Би өөр нь бүтггүй мэн үү, чадахгүй мэн гэж баахан ямарч жоод гэртээ харсан. Японы хөлбөмбөгийн холбооноос гээд нэг захиа ирсэн байдیں۔ Тусгай хөтөлбөрт тамирчнаар сонгогдлоо гэсэн байлаа. За тэгээд холбооны байран дээр яваад очисон нөгөө эсрэг багийн од Кира гээд залуу бас ирсэн байдаг. Японы өнцөг болон бүрээс ирсэн 18 хүртэлх насны 300 шилдэг товтлогч цугларсан гиншүү. Энэ бол төслийн удирдагч Эго. Улсаа дэлхийн аваргад төрүүлүүлэхийн тулд хөлбөмбөгийн холбооноос тусгаалan уурж авчирсан сөрхий хүн гиндэ. Blue Lock гэдэг тусгай байгууламжид маш том туршилт явуулж дэлхийн шилдэг товтлогчийг төрүүлж гаргах юм байна л да. Энэ гарын үзэж байгаагаар бол Японы багийнхан дэндүү ээгоогүй. Тийм ч учраас дэлхийн аваргад төрүүлж чаддгүй юм гинэ. Дэлхийн шилдэг тамирчид бүгд эго өндөртэй. Өөрөө гол оруулахын тулд л хичээдэг гэхэд манай хүний тарих руу Yonk гээл орж байгаа юм чи. Тэнд цугларсан хүүхдүүд хамт амьдарч, хамт бэлтгэл хийж, дэлхийн шилдэг нь болж хамгийн сүүлд үлдэхийн тулд хувийн амьдрал өнгөрсөн бүхнээ бүр мөсөн орхих ёстой болно. Мэдээж ихэнх нь ийм балаа юм гэж юу байсан гэцгээсэн ч Исаги Blue Lock-ийн хаалгаар хамгийн түрүүнд л яваад ордог. Манай хүн Киратай хамт 12-уула Z өрөөнд хуваарлагдчихэ. Анхны даалгавар нь бөмбөгөнд оногдлгүй үлдэх тэмцээн. Оногдвол Blue Lock-оос шууд хөөгдөж хизээч Японы шигшээ багт тоглох хэрэггүй болно. Гарын дээрх тоонууд нь чансааг нь харуулж байгаа бөгөөд Исаги сүүлээсээ хоёрт орж ийлаа. Манай хүн хамгийн сул гай руу дайрах житл Бачирагийн хамгийн хүчтэйг нь зайлуулъя л да гэдیں۔ Жаахан хорчин царайтай юу. За тэгээ Бачирагийн дамжуулсан бөмбөгийг Исаги өшгөлөж ганц од Кирага хасаа ичтэй маа. Уг нь хөөрх юм манай хүн дандаа л сайн ханддаг байсан. Хөл бөмбөгийн карьер нь ингээд дуусчаар Кира мэдээж галзуурах шахтагч хамгийн гайхмаар нь Исаги маш их ирж хүч догтлол мэдэрнэ. Дэлгэцэн дээр эго гарч ирээд Кира ганцхан секунд толгоогоо ажилуулсан бол хасагдахгүй байсныг хэлнэ. Өөр хүн рүү дамжуулаад болоо штэ. Жинхэнэ эгоист хүн бол юу ч бодохгүй дамжуулах байсан энтергээл авч өгнө. Ингээд үлдсэн 11 тоглогч Z баг болж байгаа маа. Тэнцэж үлдсэн сайханч энэ хэд Blue Lock-ийн хамгийн сул баг гинэ. Хамгийн муу өрөө хамгийн муу хоол оногдно гэсэн үг. Тэгсэн нөгөө Бачира гэд хорчин маягийн гар өөрийнхөө дотор нэг тийм мангас байдаг энтергээл яриад идэв. Зүгээр ч үгүй тэр мангас нь өөртөө адилхан хөл бөмбөгт галзуу дуртай хүнийг хайж идэг. Чиний дотор ч гэсэн тийм мангас байгааг би мэдэрсэн болохоор түрүүн чамруу дамжуулсан шүү гэдэв. Нөгөө талд хөл бөмбөгийн холбооны гишүүн Тэйэри Анри гэдэг эмэгтэй Эго сан болон Blue Lock төслийг удирдах зөвлөлийн өмнө хамаг чадлаараа хамгаалж зогсно. Зөвлөлийнхөө харин олигтой үр дүн гарахгүй бол чи толгоогоор хариуцсан шүү гэж сануулдаг. Blue Lock-ыг олон нийтэд зарлахад хэвлэл мэдээллийнхэн шүү гэж бөө юм болж байгаа. Тэгсэн Японы шилдэг хагас хамгаалагч Итоши Саи өөрийнх нь дамжуулалтыг авч гоолдох потенциалтай чадварлаг довтлогч Blue Lock-оос гарах болов гэд нэлээд хүлээлттэй байгаа нь харагдана. Blue Lock дотор B-гээс Z хүртэлх 25 багийг 5-5-аар нь хэсэг болгож хуваасан байгаа. Хэсэг хэсгээрээ нэг барилгад байрлана. Анхны тэмцээнээс хойш баг бүрээс нэг нийтдээ 25 хүн хасагдж 275 тоглогч үлджээ. Манай хүний гар дээрх дугаар 274. Чансаагаараа сүүлээсээ хоёрт хിവэрэл байгаа гэсэн үг. Эго хамгийн ихний шалгаруулалтаа зарлана. 5 дугаар хэсэгт байгаа багууд тойргийн тоглолт хийж шилдэг 2 баг дараагийн шатанд шалгарна гин. Хасагдсан 3 багаас хамгийн их гол оруулсан нэг тоглогч бас үлдэх боломжтой юм байна. Хамгийн ихний тоглолт Z баг, X багийн эсрэг. Хүн болгон багийн тоглолт гэдгийг ор тас мартаад зөвхөн өөрөө л гол хийх гэж дайрна. Ингэж л X багийн Баро гэд улаануудтайгаар хамгаалтыг нь сэтэлж гарч ирээд эхний голыг оруулцдаг. Багийнхан нь ч урамшиж жоохон ч гэсэн зохион байгуулалттай тоглож эхэлнэ. Манай хэд байхгүй. Амиа хичээсэн тоглолтоо хийсээр байгаад дахиад гол алдчихтیں۔ Яг энэ үед Исаги бодож эхэлнэ.
Энэ байдлаар яагаад ч хожиж чадахгүй нь. Тэмцээн дуусахад 3 минут үлдсэн байхад манай хэд утгаараа пят нойлдуулж идэг. Бачира Исааги руу дамжуулнаа. Манай хүн толгоон дотор баахан тоо бодож яснаа гинтгэн өөрийн ирэхгүй Кунигами руу дамжуулж ашгүй нэг гол оруулнаа. Тоглолт 5-1-ээр дуусч Исагигийн сэтгэл зүйч бүр авах юмгүй болж байгаа. Нөгөө улаануудтайгаар хаалганы өмнө зогсчод өшгөлхөөс айдаг бол чи довтлогч биш ч гинүү баахан л бүлийднэ. Гэхдээ л Зэд баг ингэж хожигдсныхоо ачаар шалгаруулалтын гол зорилгыг ойлгож гишүүн бүрийнхаа давуу талыг ашигласан шин тактик боловсруулдаг. Даанч Исаги өөрийнхөө жинхэнэ зэвсэг давуу талаа яг юу болохыг юусоо ойлгохгүй л байлаа. Кунигами ирээл түрүү над руу дамжуулсанд баярлаа энтэр гэл хүсэл мөрөөдөл зөрүүдэл баахан л юм ярина. Тэгсэн гол оруулсан болохоор Кунигами стекер шагнуулсан байдаг шүү. Тэрийг Исагитай хувааж яагаад над руу дамжуулсан өөр сул хүн байсан штэ гэхэд манай хүн үннээ л хэлнэ. Өөрийн мэдлгүй рефлексээрээ л хийсэн. Чи хамгийн боломжтой юм шиг санагдсан гэхэд нь чиний нууц зэвсэг чинь наадах чи юм шүү. Мэдрэмж шийдвэр гаргах чадвар гэдیں۔ Дараагийн тоглолт Y багийн эсрэг болж Z багийнхан 10 минут тутамд довтлогчоо солих тактик хэрэгжүүлнэ. Даанч Y баг айгүй хурдан гол оруулж манайханд сандарч бухимдаж эхэллээ. Исаги харин хамаг тоглолтыг зангидж удирдах байгаа найруулагчийг нь олж мэдээд бөмбөг тасалж Гагамару дамжуулаад гол хийж чаддаг. Оноо тэнцүү хിവэрэ сүүлийн минутанд Y багийнхан хамаг кунфугээ шавхаж эхэлнэ. Яг игзэгтэй мөчөд Исаги тоглолтыг маш сайн мэдэрч хаалганы өмнө ирсэн аюултай довтлогыг хааж багтаа дамжуулдаг. Тэр чигээрээ талбай нөгөө тал руу гүйж очиод Бачирагийн өгсөн дамжуултыг шууд өшгөлж багтаа ялалт авчирлаа. Энэ үед Исаги гол дүр тоглохын жинхэнэ кайфыг мэдэрч нэг ёсондоо унтжсэн эгон сэрэг шиг л болж байгаа юм л та. Ингээд манай хүн багийнхаа хамгийн өндөр чансаатай тоглогч болох нь тэрэ. Хоолны цаг болсон Исаги дээд зэрэглэлийн шүүслэг аврах том стекер шагнуулна. Бусд нь ч ирэмбэр янз бүрийн л хоолтой байлаа. Дараагийн тоглолт W багийн эсрэг. Манай хэд заавал хожих ёстой байлаа. Коан гээд залуу тактик боловсруулж хоорондоо сайн ойлголцох 3 довтлогчийг 30 минут тутамд сольж тоглохоор болно. Өөрөө ч маш хурдан 3 гол хийж манайх хожиход ойрхон байлаа. Тэгсэн 2 дугаар үед W багийн ах トゥ 2 Коаны гаргасан алдаануудыг ашигласаар байгаад тооны харьцаа 3-3 болчдөг. Яг энэ үед Исаги Коаныг багаасаа урвцсан байна гэдгийг нь ойлгоно. 3 гол оруулах боломжийн хариуд багийнхаа хамаг тактик мэдээллийг нөгөө багт худалдсан байж л дээ. За тэгээд 4-3-аар хожигдож эхэлнэ. Манай багийн чигээрийгээ залуу энэ W багийн ах トゥ 2-т нэг сургууль сурдаг хамгийн хурдан од довтлогч нь байсан юм байна л да. Нөгөө хоёр нь ч хатаархаад чигээрийг үздэггүй байж. Даанч нэг тоглолтын дээр шүрмсөө гэмтээгээд дахиж гэмтэл авбал карьер нь дуусна гэж эмч анхааруулсан болохоор болгоомжлоод хурдан гүөхэ болцсон байлээ. Ах トゥ 2ч аимхаа суг гэмтгээс айгаад гүйж чадахгүй байноу энэ төр гэдэдий. Бараг л хожих найдваргүй болцсон үед Исагигийн зориг тэмүүллийг хараад чигээрийг нь дотор гал асах шиг л болно. Гэмтгээс айлгүй хамаг хурдаараа тесрэлт хийн. Исагич талбай сканд гоц мэдрэмжийнхаа ачаар дамжуулалт өгч чигээрийг гол оруулаад тоглолт тэнцээгээр дуусдаг. Алдарт Blue Lock анime маань season 2 нь Univision аним багцд орсон байгаа юм байлээ шүү. Бүх ангийг нь Монгол дуу оруулах хадмалтайгаар дуу дүрсний өндөр чанартайгаар үзээрэй. Season 1-ийн турш Blue Lock дотроо цоочтой байсан залуус анх удаа цэнгэлдэх дүүрэн үзэгчд болон дэлхийн нийтийн өмнө гарч өөрсдөө хэн гэдгийг батлах жинхэнэ шоу тайм болох болно. Хамтран ажилласан Univision-тэй баярлалаа. Эхэлцгээе. Рин. Японы шигшээ баг болохын төлөөх тэмцээн. Хүсэлтий чинь дор таяа хүлээж авъя. Blue Lock. Хөв тавилангийн тулаан. Хажууд хамт тэнцэж чадах итгэл алга. Ийм газарт булагдхан боё. Сүлдаа минь. Дэлхийн шилдэг давтлагч болох нь би. Хэсгийн хамгийн сүүлийн тоглолт ганц ч хожигдоогүй V багийн эсрэг тоглохоос өмнө Исаги бэлтгэлийн талбай руу очдог. Хийсэн гоолуудаа бодохоор азар шахуу оруулсан юм шиг санагдаад яаж азар биш ухамсартайгаар гоол оруулж сурах вэ гэдэл гашлаад идэв. X багийн улаан нүдтэй залуу бас тэнд бэлтгэл хийж илаа. 10 гоолтой хэсгээ тэргүүлж байгаа гинэ. Нэгin эсрэг нэг тоглоо үсгэд Исаги зүгээр л хол хаягдж байгаа юм чинь. Гэхдээ эндээс маш чухал юм сурч авдаг. Тоглолт эхэлж V багийнхан шууд л 3-0-оор тэргүүлж эхэлнэ. Коан талбайн болонд юу ч хийхгүй зогсоод байвал яах вэ?
Баг нь хожигдсон ч өөрөө олон гол дамжин дараагийн шатанд шалгарах нь тодорхой гэд ингэж байгаа. Бүгднгийнх нь итгэл найдвар тасарч эхэлнэ. Тэр дунд Бачирал ганцаараа бууж өгөхгүй дайрч галзуу хууралд хийсээр байгаад гол оруулж 1 оноо авчирдаг. Бусд нь ч урам орж тоглосоор тооны харьцааг тэнцвүүлж чадна. За тэгээд эсрэг багийн Нагигээ супер тоглогч залуу яг гол хийх чидэл Кван гинэд хурч ирээд татаад мгачтیں۔ Улаан хуудас авалгүй ах уу. Баг нь хожигдсон ч оруулсан гоолороо шалгарч үлдэх боломжоо өөрийн гараар үгүй хийнэ. Яасан бэ гэхээр Кунигамын саяын тоглолт дээр 2 гол оруулаад Квантай адилхан болчихж байгаа. Blue Lock-ийн дүрмээр гоолын тоо тэнцвэл торгуулийн хуудас баг авсныг нь дараагийн шатанд үлдээдэг. Кван түрүүчийн удаа W-тэй тоглож байхдаа шар хуудас авсан байсан болохоор баг нь хожигдвол өөрөө хасагдаж Кунигами тэнцэх нь ойлгомжтой болчихжээ л дээ. Нэг талаас мань хүн өөрөө хасагдахгүй тулд багаа хожуулах гэсэн аргаа барсан үйлдэл. Нөгөө талаас хүнд ч итгэдэггүй байсан Гай Blue Lock дээрэд анх удаа багийнхандаа хувь заяагаа даатгсан галзуу шийдвэр гаргаж байгаамаа. Манай хэд байдаг чадлаараа үхэн хатан хамгаалж ягаад сөрөг товтлохонд орлоо. Исаги бөмбөг аваад хаалга руу ойрцсон чинь Наги гів гинтгэн гараад ирдیں۔ Яг энэ игзэгтэй мөчөд манай хүн Барото бэлтгэл хийж явахдаа ойлгосон зүйлээ ашигладаг. Нагиг цэвэрхэн хураад хожлын гол хийнэ. Ингээд VZ баг дараагийн шатанд үлдэж хасагдсан багуудын нэг шилдэг тоглогч нар тэдэн дээр нэмэгдэнэ. Тэгсэн эго маш том нууц задалдаг. Энэ хэдийг та нар хамгийн сугнууд болохоор адгийн муу 5 дугаар хэсэгт орсон энтер гэдээс худлаа гинэ. Хамгийн доороос эхэлж байгаа. Дээр чин зөндөө мундаг тамирчид байгаа гэсэн дарамт өгч хор шарыг нь малтаж өөрсдөө дайчлах сэтэл төрүүлэхийн тулд тим үлгэр зохиосон байдаг. 2 дугаар шалгаруулалт нь 5 үе шаттай. Бүгдийг нь давж чадвал дэлхийн шилдэг одуудтай хамт тусгай бэлтгэлд хамрагдахын гинэ. Эхний шат нь 90 минутанд 100 гол хийх байлаа. Манай хүн ч өшөглөх болгондоо цохилтоо сайжруулахыг хичээсээр ямар ч байсан амжилттай дуусгана. Дараагийн даалгаварт 3 хүнтэй баг бүрдүүлж оролцох ёстой гэхээр нь Бачиратай уулзаа байж идэл Наги өөрөө багт нь оройг хүрээд ирдэг. Шалгалтын өрөө рүү орсон ч өөр нэг багтай 3 эсрэг 3 тоглоно гинэ. Хаалгач нь түрүүчийн шатан дээрх шиг робот байлаа. Хамгийн түрүүнд 5 гол оруулсан баг хожиж эсрэг багийнхаа нэг тоглогчийг өөртөө аваад дараагийн шат руу орно гинэ. Хожигдсан баг доошоо унаж 2 эсрэг 2 тоглоно. Дахиад хожигдож нөгөө багтаа сонгогдож чадаагүй хүн Blue Lock-оос шууд хасагдах дүрмтэй. Тоглолтын эхэнд Исаги эхний гоолыг гоё хийнэ. Даанч эсрэг багт нь Blue Lock-ын шилдэг 3 байгаа болохоор багийн тоглолт муутаж хувийн ур чадвараараа манайхныг илт илүүрхэж байгаа. Исагигийн талбайг скандах гоц мэдрэмж нь Рини дэргэд юу ч биш болж хувирдаг. Ингээд манайхан 5-2-оор хожигдноо. Нөгөө 3 Бачираг сонгож Исаги Наги 2 доошоо унаж 2-ын эсрэг 2 тоглохоор болдог. Тэгсэн нөгөө улаануудтай Баро, Зэдбагийн Асахигээ залуутай ороод ирдیں۔ Амар лаг гэдээс яагаад хасагдах дээрээ тулцсан явж идэг үлээ гэсэн чинь 3-ын эсрэг 3 дээр уг нь 4 гол оруулсан ч хитрхи амиа гэд хожсон баг нь сонгоогүй гинэ. За тэгээд гал гарсан тоглолт болж тооны харьцаа 4-4 боллоо. Баро угаасаа хүчтэй, дээрээс нь чадварлаг. Харин энэ Асахигээ залуу Исагигийн сул талыг ашиглаж араар нь сугарч гарах техникийг нэлээд хэдэн удаа амжилттай хэрэглэнэ. Угаасаа ард үлдсэн дүү нараа тижээхийн тулд заавал ялах ёстой учраас бүх хүчээ дайчлаад байгаа. Манай хүн өөрийгөө Асахигаас юугаараа илүү вэ гэдгийг олох гэж баахан бодно. Тэгээд тоглож явах явцдаа техникийг нь сурж аваад өөрийнхөө шууд цохилттой хослуулж хожлын гол оруулдаг. Багта Барог авч харин Асахид ховсож хөгжөхөд тусласанд баярлаа гэд явуулна. Талбайн гадна Баро, Наги 2 таарч тохирохгүй хэрэлдээ салдгүй шүү. Манай хүнч дунд нь эвийг олуулчих гээд тэмцээн дээр яаж нэг аятайхан тоглуулчих уу гэд гашлаастай. Баро бол үнэхээр нямба цэвэрч эмх зэгцтэй хүн юм байна л да. Бараг OCD-тэй охоо. Наги эсэргээр дэлхийн хамгийн залхуу гэж хэлж болохоор хувцс гунраа хамаагүй шийдчихэв. Барооч тэр аимшигт замбраагүй байдлыг яаж тэсгэв? Хашгирч өглөөд хөглөрүүлсэн хувцс хогийг нь янзалж өгнө. Ууранда би та нарыг мэд юм уу гэж орилж ягаад өөртөө хож бэлдээд өгчөж байгаа юм чинь. Тэгжид л халуун усны газар Кунигами Рио чигээрээ 3-тай тааралдаж дараагийн тоглолтоо тэр хиттэй хийхээр тохирдог. Рио Нагиг өөрийг нь хаяад Исагиг сонгоод явцанд үнэхээр ууралцсан байлаа. Тоглолт эхлэхэд Барогийн нөгөө л амиа ботсон зөрүү зангаас болоод хид хідэн гол алдчихдаг.
Исагич бүр найдвар тасарсан Нагитай ойлголцдог тулдаа л арайхийн тисжийлээ. Яваанда бароог дагалгүй албаар өөрөө давмгайлж эхэлнэ. Ингэхгүй л бол хожих боломжгүй гэдгээ ойлгочихж байгаа. Бараач аргаа бараад Исагийг дамжуулалт өгч нэг ёсондоо манай хүнд буугаад өгчдөг. Тооны харьцаа 4-4 болж амьдралдаа анх удаа тийм байдалд орсон бараа би хизээч хэнийний туслах дүр болохгүй гэж шүд зуунаа. Тэгээд хууралтын шин техник ашиглаа жинхэнэ утгаараа тесрэлт хийж хожлын гол хийлээ. Тоглолт дуусч манай хэд багтаа чигээрийг сонгож авдаг. Риоч Нагида 2 дахь удаага аниулж Кунигамитай цуг доод үе рүү буунаа. Исаги тэрэд бароотой ямар ч байсан ойлголцож аваад Рини багийг тоглолтод дууддаг. Бачираага буцааж авах нь л дээ. Ингээд тоглолт эхэлж Исаги Рин хоёр талбай скандах мэдрэмж зүүн совонгоор халз тулна. Исаги өөрийгөө тоглогчдыг хүсснээр хөдөлгөж талбайг удирдах чинь гэж бодож итэл Рин тактик нь аль хизээний таамагласан байгаас гадна өөртөө ашигтайгаар эргүүлж эхэлдэг. Манай хүн хэсэг паниктсан ч бууж өгөхийг хүссэнгүй. Харин ч Ринээс илүү гарч иж Blue Lock-ийн шилдэг нь болохоо ойлгож эго нь улам аснаа. Бачира энэ хоёрыг хараад бишрэх, атаархах зэрэгцэж бухимдаж эхэлтий. Тооны харьцаа тэнцэж 4-4 болсон байх үед Исагигийн цохилтыг Рин арай гэж хаахад бөмбөг Бачира дээр очлоо. Тэр чигээрээ сөрөг довтлогоонд гарч гүйж яхаа явцдаа утгаараа хувьсан өөрчлөгддөг. Доторх мангасаа дагхаа болж зөвхөн өөрийнхөө дуу хоолойг сонсож Исагигийн багийнхныг ганцаараа хуурч гараад хаалга руу цохино. Яг энэ үед нь Исаги Ринийг давж сэтгээд Бачирагийн хувьслыг өөртчлээд харцсан учраас цохилтыг нь хаачна. Тэгсэн яасан гэж бөмбөг Рины урд ирээ буучтیں۔ Мэдээж юу гэж алдах шууд л гол үстэй. За ингээд манай хэд хожигдож Рин Исагийг багтаа авдаг. Лаг мундаг гэдэг утгаар биш ялсан мөртлөө ялагдсан юм шиг мэдрэмж авсан болохоор ойрхон байлгаж ягаад хариугаа авахын тулд ч гэх юм уу тиймэрхүү сэтлэр авч үлдтий. Тэмцээний дараа эго аз гэж юу байдаг, аз ирэхэд яагаад бэлэн байх ёстой талаар амар урт урам зориг өгсөн лекц уншина. Исагич толгойдоо гүн бат суулгаж авдаг. Эхний шатуудыг хамгийн түрүүнд амжилттай авсан учраас багаараа дэлхийн шилдэг довтлогчийн эсрэг тоглохоор болно. Хамгийн түрүүнд 5 гол оруулсан хожих дүрмтэй. Тоглолт эхлэхэд дэлхийн одууд Blue Lock-ын залуусыг жаахан дутуу үнэлж бэлтгэл хангагчийг хандан тэгсгээл тоглох шинжтэй байлаа. Бачира Рин хоёрын гой ойлголцол хослын ачаар манайхан анхны гоолоо оруулж тэргүүлж эхэлнэ. Залуус ч урамшиж бид нар энэ одуудаас дутхгүй юм биш үү гэсэн итгэл төрдөг. Тэгсэн од тамирчид нойрноосоо сэргшгэл болж жинхэнэ тоглолтоо гаргаж эхэллээ. Хүүхдүүд про тоглогчдын ялгаа яалтчгүй харагдаад ирж байгаа юм л да. Францын шгшээгийн од Жулиан Локи бөмбөг авангуудаа Исагигийн Метавишнаас ч хурдан хөдөлж хажуугаар нь хүй салхишгэл юм гараад гол оруулцдаг. Рин Реал Мадридын од Лунаг зогсоох гэж хамаг кунфугөө шавхсан ч нөгөөх нь хөнгөн хуураад өнгөрж байгаа. Техникийн болон туршлагын асар том зөрүү харагдана. Ингэсээр манайхан дараалаад 5 гол алдчихдаг. Тэр дунд про тоглогчдыг хожиж чадна гэдэгтээ итгэж байгаа ганц л хүн байсан нь Рин. Даанч өршөөлгүй хожигдноо хөөрхий. Хидий дэгсэн ч төслийн удирдагч эгогийн дотроо бодож исэн зорилго нь бүрэн биелсэн байт юм а. Саях зүгээр нэг хуваарийн дагуу болсон тэмцээн биш. Хүүхдүүдийнхаа сэтгэл зүг дараагийн төвшөнд гаргах гэж зориуд бэлдсэн цохилт байсан байлээ л дээ. Blue Lock дотроо шилтгэн байлаач дэлхийд гарахад хинч биш болно гэдгийг нь ойлгуулчихж байгаа. Жинхэнэ про тамирчдыг дийлдэг болохын тулд дотор хүнээ улам хурцлж задлах ёстой байна гэсэн цоо шин хүсэлтэй болдог. Исаги дэлхийн одуудын хурд, техник, биеийн хүчийг яаж өөрийнхөө Метавишнтэй холбох вэ гэж бодож эхэлнэ. Нөгөө талд хөл бөмбөгийн холбоо Blue Lock төслийг бүр мөсөн зогсоохоор шийдсэн байлаа. Эгоч бууж өгөхгүй, манай төсөл удахгүй үр дүнгээ харуулна гэж амлана. Хоёрдугаар шалгаруулалт ингээд дуусч 35-уулаа л үлдчихэд байлаа. Исаги Бачира хоёр Z багаас хин үлдсэнийг харахаар амьсгаа даран хүлээн. Чигири, Наги, Баро, Гагамаро гэдэл танил царайнууд гарч ирсээр тэгсэн хүлээж исэн хүн бэдгүй. Хүчтэй, хамгийн шудраг, хамгийн найдвартай Кунигами хасагдсан гэхээр Исаги итгэж чадахгүй. Blue Lock ямар хэрэгцгий өршөөлгүй газар гэдгийг манай хүнд дахиад нэг удаа сануулгах шиг л болно. Эго тэгээд хөл бөмбөгийн холбооныхон яаруулаад байгаа учраас төлөвлөгөө өөрчлөгдсөн. Дараагийн шалгаруулалт 3-7 хоногийн дараа шүү гэж зарладаг.
Японы 20 хүртэлх насны шигшээ баг U20 болон Blue Lock-ийн шилдэг 11 тоглогчийн хооронд албан ёсны халц тэмцээн болохын гинэ. Манайхан хожвол шинэ үеийн U20 шигшээ болж үлдэнэ. Харин хожигдвол Blue Lock төсөл бүр мөсөн зогсож хөл бөмбөгийн түүхэнд шившиг доог тахуу болж хоцрох хүндхэн нөхцөл тулгарсан байлаа. Бүр дээрэс нь Японы шилдэг хагас хамгаалагч Итоши Сая хүртэл U20 шигшээ багийн бүрэлдэхүүнд орж Blue Lock-ийн эсрэг тоглохоор болдог. Энэ гайчин Реал Мадридын залуучуудын богт тоглодог дэлхийн шилдэг 11 залуу тоглогчийн нэгээр нэрлэгдсэн агуу амьтан юм билээ. Дээрээс нь айгүй бардам Японы шигшээ багийг голоод ордгүй. Миний дамжуулалтыг авч гол оруулж чадах товтлогч энэ улсад ганц ч байхгүй гэдэг хүн чинь Blue Lock-ийн эсрэг бол тоглож болохын гэсэн сууж байгаа. Бас дээр нь Рени төрсөн ах гэж байгаа. Сая харин Испани хөлбөмбөгийн академид яваад 4 жилийн дараа ирэхдээ шал өөр хүүтэн хөндий болсон байдаг. Би товтлогч биш, хагас хамгаалагч болно. Дэлхийн өрсөлдөө энтхээс дэндүү өөр. Японы хөлбөмбөг үнэхээр сул юм байлээ. Чими бол дэлхийн хэмжээний тамирчин болж чадахгүй гэд дүүгээ шархлуулсан. Тэрнээс хойш ерөнхийдөө тангараг тасарсан байгаа юм л та. За тэгэд Blue Lock-ыг өөрийн биеэр шалгахаас гадна бяц дарж устгахын тулд U20 бүрэлдэхүүнд орж тоглохыг зөвшөөрдөг. Мэдээж өөрийг нь гүйцэх гэж улаарж байгаа төрсөн дөрвийн талбай унших онцгой чадвартай гэдэг Исаги хоёрыг маш их сонирхож байгаа. Исаги маань бүгдээрээ U20-ыг бодоо олгоно гэж хэлээд сизон 1-нд дуустдаг. Үргэлжлүүлээд гарааны 11-т хинхэн багтахыг за тэгээд U20-тэй хийх гал гарсан тулааныг үзмээр байвал сизон 2-ыг нь Univision-ы анийн багцаас Монгол дуу оруулах хадмалтайгаар үзээрэй. Бүх анги нь дуу дүрсний өндөр чанартайгаар орсон байгаа юм байлээ шүү. Хамтран ажилласан Univision-д баярлалаа. Эхэлцгээе. Рин. Японы шигшээ баг болохын төлөөх тэмцээн. Хүсэлтий чинь дуртаяа хүлээж авъя. Blue Lock. Хөв тавилангийн тулаан. Хажууд хамт тэмцэж чадах итгэл алга. Ийм газарт булагдхан боё. Сүлдаа минь. Дэлхийн шилдэг давтлагч болох нь